За өнөөдөр хүнсний аюулгүй байдал дэлхийн нийтийн маш хурц сэдэв болсон байгаа. Хүн бол энэ амьдарч байгаа насандаа эрүүл, чанартай аюулгүй хүнс хэрэглэх ёстой. За манай үйлдвэрлэгч нар ч гэсэн энэ хэрэгцээг хангаж эрүүл, аюулгүй чанартай хүнсийг үйлдвэрлэж хүн ардынхаа хүнсний хэрэгцээг хангах ёстой юм аа. За ер нь бол улс орны стратегийн гол үйлдвэрлэл мэдээж хүнсний үйлдвэрлэл байдаг. Хүнсний аюулгүй байдал гэдэг зүйлийг бол food safety гэдэг ойлголтыг бол зөвхөн үйлдвэрлэж байгаа лангуун дээр гарсан хүнсний талаар биш, газар тариалан тарьж байгаа ногоо, ургамал, арвай, буудай, за мөн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд анхдагч түүхийд болох малын мах энэ бүхнээсээ эхэлдэг. За мөн хүнсний аюулгүй байдлаар ундны усны асуудлыг бас авч үздэг байгаа. За түүхийдээс ахгуулаад бэлтгэний илрүүлэгч, үйлдвэрлэгч болоод буцаад жижиглэнгийн бөөний худалдаа цаашаа жижиглэн ингээд дэлгүүрийн лангуу хэрэглэгчдэр гард очих бүх энэ хүнсний нийт өртгийн нийт сүлжээнд хүнсний аюулгүй байдлыг мэдээж ярьдаг. За үйлдвэрлэгчд маань хүнсний аюулгүй байдлыг маш сайн хангаад хэдий чанартай бүтээгдэхүүн үйлдвэрсэн ч гэсэн тэрийг манай дэлгүүрийн лангууныхан маань яг тохиромжтой температурын дагуу хадгалаагүй, зөв тээвэрлэг өгөх бол энэ маань хүнсний аюулгүй байдлын нэг хэсэг доголдож байна гэж үздэг. За Монгол улсад сүүлийн үед хүнсний үйлдвэрүүд маш эрчимтэй хувийн үйлдвэрүүд ажиллаж байгаа. Манай хүнсний үйлдвэрүүдийн бас давуу талууд нь болохоор хүнсний үйлдвэрүүд маань хүнсний тухай хуулинд хүнсний аюулгүй байдлаа өөрөө хариуцна гэж үздэг. Тийм учраас өөртөө хүнсний бүтээгдэхүүнийхээ чанар аюулгүй байдлыг хангах тал дээр дотоод хяналтын лаборатори байгуулж ажилладаг. Энэ бол маш сайшаалтай. За нэлийн хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг. Лаборатори ажилуулахын тулд лабораторийн мэрэгчлэн, хиймж, микробиологч гээд мэрэгчнүүдэд бэлддэг. Тэднийгээ тогтмол ажилуулах. Тэгээд за мөн лабораториудыг маань стандартын байгууллагаас мөн итгэмжлдэг байгаа. За энэ бүх цогц үйл ажиллагааг бол удирдах явуулдаг маш давуу талтай. Сүүлийн үед мөн HACCP, ISO гэх янз бүрийн стандартуудыг бол нэвтрүүлж байгаа. За манай байгууллага болохоор өөртөө дотоод хяналтын лаборатори шинээр байгуулах гэж байгаа хүнсний үйлдвэрүүд аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажилладаг. За бид болохоор 2008 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Бид нар зөвхөн лабораторийн хэрэгслийн худалдаалахаас илүү лабораторийг хэрхэн зөв зохион байгуулах уу, хүн хүчээ яаж бэлтгэх үү, шинжилгээний стандартуудаа яаж бэлтгэх үү, лаборатори ямар зохион байгуулах ёстой, ямар стандартаа байх ёстойг MNS 17025 гэсэн стандартын дагуу зөвлөх үйлчилгээтэй хавсарч явдаг байгаа. За энэ үйлчилгээ маань сүүлийн үеэд хүнсчдэд маш их таалагдж байгаа. Бид нар E-Mart, Гацуурт, Газар шим, за тэгээд сүүлийн үед саруул зах гэдэг нэлээд олон хүнсний байгууллагуудтай бол энэ чиглэлээр хамтарч ажиллаж байгаа. Одоо мөн CU гэж ярьдаг те энэ хүнсний сүлжээг үйлдвэрлэгч катерингийн компанид хандаж бид нартай энэ үйлчлэгийг бол авж байгаа. Хүнсний үйлдвэрлэгч нарын хувьд энэ хамтын ажиллагаа бол маш чухал байдаг. За мэдээж энэ хамтын ажиллагааг хангахын тулд бас олон төрлийн бас байгууллагууд байдаг. За Монголын үндэсний худалдаа ажилтны танхим бол энэ олон хувийн секторуудыг нэгтгэдэг, нийгэмд нэгтгэдэг 1000 гаруй гишүүнтэй төрлийн бас байгууллага байгаа. Мөн үүнээс гадна хүнсний үйлдвэрүүд, жимс ногоо тариалдаг байгууллагууд нийлүүлээд гишүүнчлэлтэй хүнсчдийн Монголын хүнсчдийн холбоо гэдэг төрлийн бас байгууллагадаг. Монголын хүнсчдийн холбоо бол одоо гишүүн байгууллагуудынхаа эрх ашигыг хамгаална. За жишээлбэл одоо нөгөө түгэлтийн машины хотын төвөөр явуулахгүй гэсэн тэр тогтоолын эсрэг бол хүнснийхээ үйлдвэрүүдийн эрх ашигыг хамгаалсан энэ чиглэлээр бас төр дуу олгоо өргөх те зохицуулт хийх тийм ажлуудыг бол хийдэг. За хүнсний стандартуудаар ажилладаг. Энэ хүнсний үйлдвэрүүдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, сургалт өгөх, за мөн мэрэгчлэтнүүдийн бэлтгэхт бас тэр хамтарч ажилладаг.